Сайн байцгаана уу? 2024 оны 7 сарын 25-наас 2024 оны 8 сарын 20-д хүртэл нар дараагийн орд руу шилжилт хөдөлгөөн хийтэл ерөнхийдөө бол энэхүү мэдээлэл маань орж байгаа. Тэгэхээр 7 сарын сүүлийн 10 хоногт бол нэлээд олон өөрчлөлтүүд бол танд мэдэгдэнэ. Ялангуяа дөнгөж саяхан бүтэн сар Матрын ордонд 7 сарын 21-нд гараад нар маань 7 сарын 22-нд Арслангийн орд руу шилжилт хөдөлгөөн хийсэн. За өнөөдөр буюу 7 сарын 25-нд Будгарыг охины орд руу шилжилт хөдөлгөөн хийж байна. За тэгэхээр энэ үе бол одоо өөрийн хувьд нэлээд Будгарыг маань эрч хүчтэй илүү одоо асуудлыг гэрхай бас их илүү засаж залруулсан байдлаас нь харах өнцгийг бол өгнө. Тийм учраас Будгарыг маань бидний хэл яриа, бодол сэтгхүү, за ямар нэгэн харилцаа холбоон дээр асар том эерэг нөлөөллийг авчирдаг гаригуудын нэг маань өөрийнхөө удирддаг ордонд буюу охины ордонд ирж байгаа нь нэгэн харилцаан дээр ямар шийдвэрүүдийг гаргах уу? За харилцаатай холбоотой ямар асуудал байна уу? Үүнийгээ засаж залруулахын тулд ярилцах, харилцах, ойлголцох. За асуудлыг илүү их наривчлан авч үзэх боломжийг Будгарыг маань 7 сарын 25-наас ахуулан одоо өөрийнхөө ордонд буюу охины ордонд ирснээрээ эргээд олон шийдвэрүүдийг юм уу харилцааны асуудлуудыг засаж өөрчлөх эерэг тал руу шилжүүлэхэд нөлөөлөл өгөх боломжтой болно. За энэ сард буюу 8 сард ерөнхий байдлаараа Будгарыг маань охины ордондоо ирж гисэн нар Арслангийн ордон дээр байршиж за өнгөрсөн 7 сарын 21-нд болсон бүтэн сар Матрын ордонд гарснараа томоохон шин зүйлийг эхлүүлэх боломжийг бол олгож эхэлнэ. Яагаад тэгэхээр энэ Матрын ордонд болж байгаа сар битүүрэл маань нэлээд олон хүнд хэцүү саадтай асуудлууд, харилцаа холбооны асуудлууд, ажил төрлийн шийдэж чадахгүй байсан асуудлууд болон танд нэлээд дараа асуудал өгж исэн ийм кармик үйл явдлуудын одоо хаалгыг бол хаасан ийм бүтэн сар бол гарсан. За энэ мэдээж энэ бүтэн сарны энерги бол энэ 7 хоногт идэвхтэй танд мэдэгдэнэ. Ямар ч байсан сар битүүрсний дараанаас дараагийн 7 хоногтоо бол илүү үйл явдлууд нь танд мэдэгдэж эхэлдэг байна. За нөгөө талаас болохоор шин сар энэ 8 сард бол дахиад гарж ийн. Тэгэхээр шин сар маань альва зүйлийн шин эхлэлийг тавихад юм уу ямар нэгэн зүйлийг та эхлүүлэхэд их боломж өгөөж өгдөг. Яагаад тэгэхээр шин сар маань гараад тэгээд хавиргалаад за таллаж дүүрээд эхлэхдээ үр дүнгуудээ илүү их мэдрүүлж байдаг. Тэгэхээр бол энэ удаа шин сар маань 8 сарын 4-нд гарна. Арслангийн ордонд 12% налуутай гарч эхлэх нь байна. За яг энэ үеийг бас дагаад Арслангийн ордноос сугар гариг маань гарan охины ордонд 8 сарын 4-нд бас давхар шилжилт хөдөлгөөн хийх нэ. За нөгөө талаасаа Будгарыг 8 сарын 5-нд ухрах хөдөлгөөнөө хийн. За одоогоор бол Будгаргийн сүүдрийн ухралт аль хэдийн эхэлж гисэн хүмүүст бол ямар нэгэн ийм харилцааны саадууд юм уу эсвэл ямар нэгэн одоо мартаж санах асуудлууд юм уу буруу ойлголцох зүйлүүд бол хөнгөн чанараар мэдрэгдэж байгаа бол эргээд 8 сарын 5-нд бүр илүү одоо идэвхтэй мэдрэгдэж эхэлнэ. Тэгэхээр охины ордондоо ухрах хөдөлгөөнийг хийж байгаа маань нэг талаараа учиргүй тийм хүндрэлтэй мэдрэмжүүдийг авахгүй ч гэсэндээ эргээд Арслангийн орд руу ойролцоогоор 8 сарын дунд үеэр буюу 14-5-наар бол Арслангийн орд руу эргэж ухрах хөдөлгөөн хийж байгаа учраас энэ маань эргээд их төвөгтэй болгож эхэлнэ. Тэгэхээр бол 8 сарын 5-наас 8 сарын 14-5 хүртэл ерөнхийдөө бол ухарсан ч гэсэндээ танд асуудлыг шийдээд явахын боломжууд бол байх боловч Арслан руу нэгэнт орсноороо бүр төвөгтэй болно. За тэгэхээр Арслангийн ордонд Будгарыг очиод ухрах хөдөлгөөн хийж эхлэхээр ер нь хүмүүсийн дотоод одоо өөрийгөө гэсэн бодох, өөрийнхөө эгог дийлэхгүйгээр харилцаан дээр их төвөгтэй үл ойлголцлууд илүү идэвхтэй болохоос зайлсхийх шаардлагатай. За сугар гариг маань 8 сарын 4-өөс ахуулан ихэнх одоо цаг хугацааг 8 сар дотроо бол мэдээж охины ордонд өнгөрөөн. Тэгэхээр сугар гариг маань өөрөө харилцаа холбоо, баланс, санхүүгийн асуудал, гоо сайхан за магадгүй одоо юу гэдэг ямар нэгэн тав тухтай одоо зүйлүүдийг бол сугар маань хариуцдаг учраас охины ордонд ирснээрээ бүхэл сарын турш хүмүүс эрүүл мэндэд анхаарах, санхүүгийн асуудалтай тооцоотой хандах, ямар нэгэн гоо сайхны одоо юу гэдэг асуудлуудаа шийдэх өндөр боломжийг өгж эхлэх нэ. За тэгээд энэ сард нөгөө талаас
Бархас бод гариг маань хид хідэн хүн толбоосуудыг бол татж байгаа. Энэ хүн толбоос нь бол мэдээж санчир гарагтай үүсэж байгаа холбоос. Тийм болохоор ямар нэгэн одоо саад асуудлууд бархас бод гаригаар удирдуулдаг ордуудад бол тодорхой хэмжээгээр мэдрэгдэнэ. Энэ нь нумын орд болон загасны орд. Энэ хоёр ордны мандж байгаа сартай эсвэл нарны ордтой хүмүүс маань жоохон чаленж буюу асуудлуудыг давхаар харагдчихээн. Болж өгвөл хуучин хийж исэн зүйлүүдтэй илүү их ингээд үлдэх шаардлагатай учиргүй шин зүйлүүд дээр орж өөрийгөө сорихыг одоо зөвлөхөөргүй харагдчихээн. Ялангуяа бод гариг ухарж байгаа энэ үеүүдэд таны хувьд хуучин асуудлууд дээр юуг үлдээсэн бэ? Юуг дуусгаагүй байна? Юуг одоо дуусгаж ийш дараагийн асуудлуудаа одоо харах вэ гэдэг дээр илүү анхаарлаа хандуулах хэрэгцээтэй. Бод гариг ухарсан үед бол сайн лавлах, бичиж авах, дахин нягтлж ийж альва зүйлүүдийг эхлүүлээрээ хэрвээ эхлүүлэх шаардлагатай бол. За 8 сарын 14-нд бод гариг Арслангийн орд руу орчино. Тэгэхээр энэ үеэр бас одоо илүү эго батл одоо үүсэх боломжтой. Магадгүй хүмүүс маань хоорондоо өөрийнхөө дөвилгсэн, буруу ойлголцсон, за уучлалтгүй чадахгүйгээр эргээд одоо өөрийнхөө зөвтгсөн ийм саадууд бол асар идэвхтэй. За энэ үеээр Арслангийн ордныхны маань хувьд бас анхааралтай байх шаардлагатай. За бүтэн сар бол 8 сарын 19-нд Бомбын ордонд 27% налуутай гарна. За энэ бүтэн сар бол харьцангуй эерэг одоо өөрчлөлтүүдийг мэдрүүлсэн, эерэг өөрчлөлтөөсөө та үр дүнгээ авсан юм таатай одоо бүтэн сар гарах нэ. За тэгээд ямар ч байсан таны дотоод сэтгэл зүйд бусдаас арай өөр өнцгүүд байдаг. Хүн болгон өөр ингэсэн юм өвөрмөц өнгө төрхтэй. Энэ өвөрмөц өнгө төрхий чинь илүү их харуулсан эерэг өөрчлөлтүүдийн үр дүнгуудыг та 8 сарын 19-нд авах боломжтой. За нөгөө талаас 8 сарын 19-нд анхаарах ёстой зүйл гэвэл бархас бод гариг хүн толбоосуудыг санчир гарагтай дахиад татах нэ. Тэгэхээр энэ үеэр болж өгвөл бас одоо анхааралтай бай хэмжээгээр хөрөнгө оруулалт, эсвэл хэмжээгээр зарцуулалт, эсвэл азаа турших шаардлагагүй байна. За тэгээд 8 сарын 20-21-нд бол бүтэн сарныхаа энергийг бас бархас бод гаригийнхаа болгоомжийг дээрээс нь азаа туршихгүй байх байдлуудаа хадгалаад ингээд 8 сарын 22-нд нар охины орд руу орж эхлэх нь. За энэ хүртэл бол мэдээлэл маань орж байгаа. Тэгэхээр ордуудад маань ямар өөрчлөлтүүдийг авчирж гин үү, юун дээр болгоомжлох уу, юуг анхаарах уу, ямар хөө шин чанартай энэ 8 сарын 22 хүртэл гариг ирсүүд маань нөлөөлөл өгөх нэ гэдгийг ярих гэж байна. За тэгээд дандаа мандж байгаа ордоороо сонсох шаардлагатай. За үнэхээр мандж байгаа ордоо мэдэхгүй бол нар сарны ордоороо сонсоход бол буруудах юм байхгүй. За мандж байгаа орд нь хоньны орд бол за хоньны ордныхны маань хувьд ирж байгаа энэ 8 сар маань таны хувьд нэлээд азаа туршсан, азаа сорьсон ийм бүтээлч саруудын чинь нэг байдаг. Арслан бол таны хувьд өөрөө чинь эерэг гал бие махбодтой одоо sister sign гэж бол явдаг. Тэгэхээр мэдээж эгч дүүсийн ийм харилцаа энэ сард бол юм уу, энэ сард одоо энерги нэг идэвхтэй. За нөгөө талаасаа бол гал бие махбодтой орд өөрөө хонь маань гал бие махбодтой, Арслангийн орд бол гал бие махбодтой. Тэгэхээр энэ сарда таны ямар нэгэн хүссэн зүйлүүд бол сэтгэлчлэн бүтэх боломжтой. За дээрээс нь таны хувьд энэ сард үр хүүхдүүдтэй бол үр хүүхдүүдийнхээ харилцаа идэвхтэй, тэдэртэй цаг хугацаа маш их идэвхтэй. За нөгөө талаасаа та бас эрүүл мэндэд анхаарсан эерэг өөрчлөлтүүдийг хийхийг хичээхээр харагдаж байна. Ягаад тэгэхээр охины орд руу бод болон сугар гариг маань 8 сарын турш одоо байршиж байгаа учраас 8 сарын одоо 4-5-наас ахуулаад та эрүүл мэнд дээр анхаарсан шин дайет хоол хүнсүүдийг оруулж ирэх боломжтой. За дурладаг хоббигоороо та хичээллэх боломжтой. Ямар нэгэн одоо бүтээлч зан чанар чинь маш их идэвхтэй болж байгаа учраас энэ үеэр та идэвхтэй энэ энерги хадгалж, за тэгээд сонирхсон зүйлүүдээ эхлүүлэх, ажил дээр магадгүй илүү одоо бүтээлч гарцуудыг олж нээн. За тэгснээрээ ямар нэгэн ажлыг та хурдтай амжуулах, арга барилаа олох, өөрчлөх боломжтой. За ажлын байраа өөрчлөх тэлэг сонирхолтой байгаа бол энэ 8 сар танд тустай. Учир нь бол бод гариг ухрах хөдөлгөөн хийж байгаа энэ үедэд эргээд хүүхдийн чинь сургууль соёлын асуудал шийдэгдэх шаардлагатай болох нь дээрээс нь хүүхдтэйгээ анхаарлаа хандуулсан ямар нэгэн
харилцаа анхаарлаа зүйлүүд бол будгаарыг ухрах хөдөлгөөн хийгээд Арслангийн ордонд 8 сарын 14-өөс ирснээр бол таны анхаарлын төвд ирнэ. За нөгөө талаас өөрийн хувьд энэ сард 8 сар маань будгааргийн ухралттай сар байгаа. Тэгэхээр өөрийн хувьд ажил төрөл дээр юуг засаж залруулахаар байна уу? Ажлын байр, ажлын орчин тойрон, хамт ажилдаг хүмүүс, өдөр тутмын цаг нараа өнгөрөөдөг газар чинь ямар зүйлийг өөрчлөл танд болохоор байна гэдэг дээр их анхаарлаа хандуулна. Хуучин дуусгаагүй байсан ажил чинь иргэн гарч ирнэ. Ажил дээр цаг нарын хувьд мартаж санах зүйлүүд идэвхтэй болохыг анхаарах хэрэгтэй. Ялангуяа 8 сарын 1-ээс 8 сарын 14-ний хооронд. За үүнээс хойш бол эргээд таны хувьд харьцангуй асуудлууд арай өөр байдлаар эрэг талаараа бол анхааралт чинь ирэхээр харагдчихээн. За харилцаа холбоон дээрээ бол харилцаа их таатай, хүмүүстэй харилцах харилцаа 8 сарын 9-өөс ахуулаад их таатай болох нэ. За тэгээд буд гараг 8 сарын 14-нд ухрах хөдөлгөөнийг Арслан руу хийсний дараанаас ахуулаад таны хувьд хэрвээ та урлагийн ажил хийдэг, эсвэл их бүтээлч ажлуудыг хийдэг бол үүн дээр их анхаарлаа хандуулах шаардлагатай. За тэгээд 8 сарын 19-нд хүсэл мөрөөдлөө ямар ч байсан гүйцэлдүүлсэн үр өгөөчтэй юм үзүүлэлтийг өөртөө татна. Ямар нэгэн байдлаар зориг тэмүүлэлтэр чинь яг юу хэрэгцээтэй байгаад юуг та хасах, юуг нэмэх шаардлагатайг энэ 8 сарын 19-20-нд та мэдрэх нэ. Тэгэхээр энэ сар бол буд гараг ухарч байгаа ч гэсэндээ хоньны ордны мандалттай хүмүүст маань эерэг нааштай шийдлүүдийг татах юм таатай үе ирж байна. За яны дараагийн орд бол үхрийн орд. За үхрийн ордныхны маань хувьд за үхрүүд маань энэ сард нэлээд санхүүгийн асуудал дээр үрлэх зарлагтай юм сар байж харагдаж байна. Ямар ч үсэн хэмжээгээр та мөнгө үрэх ийм зүйлүүд их идэвхтэй байна. За бусдтай харилцаан дээр анхаарах хэрэгцээтэй. Та энэ сард нэлээд ийм эрч хүчтэй. За магадгүй их тийм эрч хүчтэй хурдцтай шийдэх зүйлүүдэд их үр дүнгээ өгөөд үүнээс шалтгаалаад бухимдал үүсэх юм уу, эсвэл буруу ойлголцол үүсэх, эсвэл хэлж ярьж байгаа зүйлүүд шиг хитрхи хатуу энэ байснараа харилцаан дээр нэг жоохон саад татгаар харагдаж байна. Нөгөө талаас өөрийн хувьд гэр бүл, орон байр, амьдарч байгаа газар нутагч маш чухал нөлөөтэй сар байна. Тэгэхээр орон байртай холбоотой шинжилт өөрчлөлт хийх, шин зүйл худалдаж авах, засвар өөрчлөлт хийх маш өндөр боломжтой. Ялангуяа 8 сарын 15-аас ахуулаад та засвар өөрчлөлтүүдийг хийвэл их цохилтой. 8 сарын 14-5 хүртэл таны хувьд өөрийнхөө дуртай зүйлүүдэд дахин эхлүүлэх, дахин өөрчлөх өндөр боломжтой. Эсвэл хоббигоо дэмжих, үр хүүхдтэй бол үр хүүхдийн харилцаа илүү их идэвхтэй болох. За ямар нэгэн хобби зүйлүүд чинь хаягдсан байсан бол энийгээ дахин эхлүүлэх боломжийг 8 сар төрчигтэй танд өгч байна. За нөгөө талаас болохоор өөрийн хувьд өөрийнхөө чадамж, өөрийнхөө бүтээлч байдалтай их бардамнах, эсвэл өөрийгөө хэтрүүлэн өөрийгөө илэрхийлж гэдэг юм уу, ямар ч хитрхи азаа туршчин гэж үзэх үү, эсвэл ямар ч их азаа туршсан алхмуудыг хийснээр өөрөөс чинь бас хэмжээний мөнгө гарахыг анхаарах шаардлагатай. За нөгөө талаас болохоор өөрийн хүсэл зориг тэмүүлэл таныг дахин чиглэл шаардж байгаа учраас цаашид ямархуу чиглэлийг үргэлжлүүлэн авч явах уу, санхүү дээрээ иймэрхүү инвестмент, иймэрхүү хөрөнгө оруулалт хийгээд явах уу, эсвэл эргээд арай өөрчлөөд ингээд өөрийнхөө зориг тэмүүллийг зөв зам руу оруулах уу гэдгийг судалсан ийм үе рүү та орсон байна. 8 сар төрчигтэй таны хувьд ямар ч байсан дахин нэг азаа туршиж өөрчлөлт хий, эсвэл орлого ашгаа нэмэх гэсэн юм алхмуудыг хийх гэж оролдоно гэвчиг буд гараг ухарсан байгаа үедэд танд тодорхой яг зөв гаргалгаа, зөв тооцоолол бол дутуу байгаа гэдгийг анхаарах хэрэгцээ. За нөгөө талаас буд гараг таны санхүүгийн байдлыг хариуцдаг гараг. Тэгэхээр ухрах хөдөлгөөн хийснээрээ та хэрэг хэмжээний мөнгө олж бас үрж байгаа вэ гэдгийг илүү их тооцоолох
ийм шаардлагатай болно. Үр хүүхэдтэй бас тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулалт юм уу, мөнгө санхүүгийн ийм өөрчлөлтүүдийг бол идэвхтэй хийхээр харагдаж байна. За нөгөө талаасаа энэ 8 сар тэр чигтээ таны хувьд ер нь бол гэр бүл, үр хүүхэд, за тэгээд зорилгоо түр хоошин тавиад гэр бүлийнхэнтэйгээ за тэгээд үр хүүхэдтэйгээ эсвэл одоо хамаатан садантайгаа эцэг эхтэйгээ их ойртож хамтдаа байх хугацааг өгж байгаа сар гэдгийг ойлгоод ажил карьер дээрээ нэг жоохон төр зургийн амьсгаа авах боломжийг энэ 8 сар маань танд өгөх нэ. За дараагийн орд бол эхрийн орд. Тэгэхээр эхрийн ордныхны маань хувьд ирж байгаа 8 сар өөр чинь хувьд ажил бизнес дээр маш олон эерэг өөрчлөлтүүдийг нээх боломжийг өгнө. Хэрвээ та хуваараа бизнес эрхэлдэг бол энэ сард ажил бизнес чинь маш идэвхтэй байна. Сошиал байршлууд юм уу, олон нийтийн харилцаа, интернет бизнес чинь асар идэвхтэй явахаас гадна хэрвээ таны бизнес ажил төрөл чинь салбарлах шаардлагатай бол салбарлах боломжийг бас энэ сард хийж болно. За нөгөө талаас таны хувьд хэрвээ та бизнес хийдгүү зүгээр цагийн ажил хийдэг бол энэ сард хамт ажилтдаг хүмүүстэйгээ маш их идэвхтэй юм харилцаануудыг үүсгэхээр харагдаж байна. Бизнес санаа эсвэл ажил төрлийнхөнтэйгөө маш олон идей санаа хуваалцах юм боломжийг бас өгнө. Бод гариг маань ухрах хөдөлгөөн хийж байгаа боловч таны хувьд хуучин уулзж исэн, хуучин хийх гэжсэн ажлууд чинь дахин гарч ирэх боломж дахиад нээгдэх. Нөгөө талаасаа хамт олонтойгоо харилцаагаа их сайхан авч явах, эсвэл шинэ хүнийг ажилдаа нэмэх, доороо ажилтан авах гэсэн ийм боломжууд нээлттэй. За нөгөө талаасаа болохоор өөрөчн хувьд ойрын аялалд гарах, ажлаараа аялалд явах, эсвэл хол газрыг зорих, хамаатан садантайгаа ойртох, үеэлүүдтэйгээ ойртох, дүү нэртэйгээ ойртох гэсэн ийм зүйлүүд бол айгүй идэвхтэй болж эхэлж байна. Тэгэхээр энэ үе дээр бол урд нь шийдэггүй байсан харилцаа, ярилцах, ойлголцох зүйлүүд бол маш идэвхтэй. Дээрээс нь таны хувьд асуудал дээр хандж байгаа байдал ч маш уян хатан. Дээрээс нь та маш их эрч хүчтэй одоо болсон байна. Ангараг гариг маань одоо эхрийн ордонд ирснээрээ таны хувьд нэлээд энэ сарын турш маш их идэвхтэй олон ажлуудыг амжуулна. Тэгэхээр энэ эрч хүчээрээ та 8 сарыг маш үр дүнтэй даван туулах нэ. Гэр бүлийн харилцаа идэвхтэй, дээрэс нь одоо альва зүйлийг даван туулах, эсвэл харилцаа холбоо ганц биед маань одоо хүмүүстэй харилцаа холбоо нэгдэж байгаа учраас IEV-г нь олох юм уу, эсвэл хамтдаа аялалд явах юм уу, эсвэл харилцаа холбоон дээр илүү хоёр талыг харсан юм шийдлүүдийг тун таатай хийх гайхалтай сарын чинь нэг энэ 8 сар болох нэ. Яны дараагийн орд бол мэлхийн орд. За мэлхийн ордныхны маань хувьд энэ сар маань тэр чигтээ таны хувьд санхүүгийн байдал дээр чинь нэлээд таатай сар байхаар харагдаж байна. За тэгвэл санхүү дээрээ та илүү их орлого ашигтай болъё, илүү их мөнгө төгрөгөн дээрээ одоо ашигтай яаж ажиллах уу гэдэг дээр бодол чи их өнжих нэ. За өөрөчн хувьд болохоор энэ сард өөрөчн санхүүгийн байдал гол анхаарлын төвд байхаас гадна эрч хүч энерги зүйлүүдэд их идэвхтэй алдаад байгаа юм шиг мэдрэмжүүдийг авна. Тэгэхээр таны хувьд болж игэл энэ үеэр эрч хүчээ зөв балансжуулах шаардлагатай, гэр бүлийнхэнтэйгээ ойрхон байх хэрэгцээтэй. За дээрэс нь амрах тал дээрээ бас их идэвхтэй харагдж байна. Тэгэхээр та хол газар явах, хилийн чанд гарах, далайн чанд руу явах гэсэн ийм байдлууд идэвхтэй байхаас гадна үүнд чинь мөнгө их орох юм уу, эсвэл санхүүгийн асуудал бас нэлээд анхааралтай чинь төвлөрч байна. За нөгөө талаас болохоор сувлалд явах, эрүүл мэндэд анхаарах гэдэг энэ зүйлүүд бол идэвхтэй, хоолойгоо анхаарах шаардлагатай. За нөгөө талаас өөрөчн хувьд гэр бүлийнхэнтэйгээ ямар нэгэн зүйлийг төлөвлөх, хийх, бүтээх гэсэн талууд чинь идэвхтэй. За бодол санааны хувьд гэвэл өртчин дотоод ийм сэтгэл зүйн өөрчлөлтүүд, ямар нэгэн бодож байгаа зүйлүүдээ өөртөө татах, юу гэдэг ямар нэгэн зүйлийг манифест хийх гэдэг юм уу, бодлын хүчээрээ татах матах гэсэн ийм хүч
хүчин зүйлүүдийг энэ сард хийвэл боломжтой сайн сар байж болно. Нөгөө талаасаа зүүд нойроо сайн сонсох шаардлагатай. Унтаж амрахад юм уу эсвэл зүүд нойроор чинь ямар нэгэн мэдээллүүд танд идэвхтэй ирэх боломжтой. Гинтийн зүйлүүдээс хамгаалагдсан саруудын нэг байж болно. Гэвч өөрт чинь яг ингээд хүссэн зүйлээ хийхэд эрч хүч гэдэг зүйл нэг жоохон алдагдaltaй байна гэдгийг анхаарах хэрэгтэй. За нөгөө талаас болохоор ажил карьер дээрээ ямар нэгэн хийжсэн зүйлийнхаа үр дүнгуудыг хүртэх боломжтой саруудын чинь нэг. Тийм болохоор ямар нэгэн урд нь хийжсэн ажлаасаа орлого ашиг зүйлүүд чинь нэмэгдэх, эсвэл хийжсэн ажлын чинь үр дүн танд үзүүлэлтээ өгөх боломжтой. Тэгээд бас зарим тохиолдолд гэр бүл рүүгээ анхаарлаа хандуулснаас болоод ажлаа жоохон салгардуулах юм уу, ажлаа жоохон өөрчлөх гэсэн сонирхлууд энэ 8 сард танд төрж болох үе харагдаж байна. За бод гариг бол мэдээж таны хувьд санхүүгийн байдал дээр чинь 8 сарын дундуур ухрах хөдөлгөөн хийгээд эхэлсэн байна. Тийм учраас таны хувьд ямар нэгэн мөнгө санхүү дээрээ хит их зарсан үрсэн зүйлүүд байгаа бол энийг анхаарч үзээд зөв тооцоолол шинэ өөрчлөлтүүдийг санхүүгийн байдал дээр хийх боломжийг бод гариг маань 8 сарын дундуур буюу 15 дараа өгнө. За нөгөө талаас болохоор унаад ирэх машин тэрэгтэйгээ болгоомжтой харьц анхааралтай харьцах үе маань 7 сарын 25-наас 8 сарын 14 хүртэл үргэлжилнэ. За нөгөө талаасаа таны хувьд ямар нэгэн бодож исэн ажлуудаа өөрчлөх шаардлагатай болох үе өөрөө байгаа учраас энэ 8 сард ерөнхий байдлаараа илүү шин зүйлүүдийг эхлүүлэхээсээ илүүтэйгээр гэр бүл, өөрийнхөө амралт, сувилал, эсвэл санхүүгийн асуудал дээр зөв тооцоолол гаргасан ийм үеийг өнгөрөөвөл танд их идэвхтэй сайнаар нөлөөлөх нэ. Дараагийн орд бол Арслангийн орд байна. За Арслангийн ордныхны маань хувьд 8 сар бол таны сар байдаг. Арслангийн ордныхны эрч хүч, урам зориг, өөртөө ихтэй байдал дараагийн 12 сард таны амьдралд ямар өөрчлөлтүүд болох уу гэдгийг энэ төрсөн өдрийнхөө үеэр шийдэж байдаг. Тэгэхээр энэ сард Арслангийн ордонд бод гариг ухрах хөдөлгөөн хийнэ. За тэгэхээр бод гариг Арслангийн ордонд ухрах хөдөлгөөнөө 8 сарын 14-өөс хийж эхэлнэ. Тэрнээс өмнө болохоор охины ордонд ухрах хөдөлгөөн хийгээд явж явах юм. Тэгэхээр бол таны хувьд санхүүгийн асуудал дээр ч ухрах хөдөлгөөн эхлээд бол хийн. За тэгэхээр санхүүгийн асуудал дээрээ та нэлээд анхааралтай байх шаардлагатай. Таны үрж байгаа олж байгаа чинь ямар хуу байдалтай байна. За мөнгөн дээр буруу ойлголцол үүсэх, эсвэл буруу зүйл худалдаж авах гэсэн зүйлүүдээс анхааралтай байх хэрэгцээтэй. Зөв тооцооллыг үүсгэх шаардлагатай. За нөгөө талаасаа бас өөрийн чинь хувьд санхүүгээс гадна өөрийн чинь хэлж ярьж байгаа зүйлүүд бусдад ойлголцож байгаа байдал чинь ухрах хөдөлгөөнөөр буруу ойлголцлыг бол авчирхаар байна. Тийм учраас та санхүү дээрээ буруу төлөвлөгөө гаргаад эргээд бас хүмүүстэй буруу ойлголцох байдалтайг бол маш их анхаарна. Тийм учраас та хэлж ярьж байгаа зүйлүүдэд тэмдэглэх, за хэлж ярьж байгаа зүйлүүдэд мессежээр явуулах, дахин шалгах, өөртөө холбоотой харилцаанаас үүсэж байгаа асуудлууд дээр анхааралтай хийх зүйлүүдээ товчхон тодорхой болон олон дахин ингэж лавлаж асуусан байдлаар явахгүй бол энэ сард та харилцаан дээрээ буруу үг хэллэг ашиглах юм уу, бусдад буруу ойлгогдох, үүнээсээ болоод санхүү дээрээ бас тодорхой хэмжээний төлөвлөөгүй зарлагыг гаргах боломжтой байгааг анхаараарай. Нөгөө талаасаа таны хувьд энэ сард өөрийнхөө төрөх байдал, гадаад үзмжинд нэлээд өөрчлөлтүүдийг хийхээр харагдаж байна. Ялангуяа эмэгтэй, эрэгтэй гэлтгүү, нүүр царай, гоо сайхан, бие авч явж байгаа байдал, хувцлалт, үсний засалт юу гэдгийг энэ зүйлүүдтэй их өөрчлөлтүүдийг энэ сард гаргана. Энэ сард ерөнхийдөө сугар гарыг таны ордонд эхний 10 хоногтой бол маш идэвхтэй явж байна. Тийм учраас сугар гариг маань эргээд таныг өөртөө энэ хөрөнгө оруулалт хийх, өөрийгөө өөрчлөх, өөртөө таатай болох, өөртөө анхаарах боломжийг өгнө. За дээрэс нь 7 сарын 25-аас ямар ч байсан 8 сарын 14 хүртэл таны хувьд хүмүүстэй бол харилцааг илүү таатай авч явах боломжийг бас нэг талаараа сугрын эрхшээлээр бол авах нэ. За зорилго тэмүүлэл чинь маш идэвхтэй. Маш олон ийм санхүүгийн мөнгөний ийм салбаруудыг та ингээд барьчихсан юм уу, холбогдчихсан юм уу явж аж болно. Тийм бол энэ лүгээ маш их идэвхтэй анхаарлаа хандуулах шаардлагатай байна. За ирж байгаа бүхий л 8 сарын эхний 20 хоног бол тэр чигтээ таны хувьд
нэлээд олон санхүүгийн боломжуудаа нээгээд, коннекшнуудаа үүсгээд харилцаануудаа идэвхтэй авч явах боломжийг ангараг гараг өгнө. За найз нөхдөдтэйгээ үл ойлголцол үүсгээс зайлсхий, олон хүмүүс донд ямар нэгэн шин ижээ санаа боловсруулан сошиал медиад идэвхтэй байх боломжтой болж эхэлж байна. Тийм учраас одоо юу гэдэг та хэрвээ бизнес гэдэг бол зарах, борлуулах, үүнээсээ хүртэх гэдэг боломж нь идэвхтэй. Хэрвээ та бизнес гэдэг ажилдаг бол таны цалин хөлс нэмэгдэх юм уу? Ийм өндөр боломжийг энэ одоо 8 сар танд өгч байна. Нөгөө талаас таны хувьд нэлээд олон холын зорилгоодыг тээж эхэлнэ. Цаашид ямар хуу одоо бизнес хийх үү юм уу? Цаашид ажил төрлөө ямар хуу байдлаар авч явах уу? Харилцаа холбоо, нийгэмшлээ ямар хуу байдлаар авч явах уу гэдэг дээрээ нэлээд идэвхтэй өөрчлөлтүүдийг хийж эхэлнэ. Нэлээд зорилготой болж эхлэх юм тата сарын нэг чинь 8 сар танд үүсэж байна. За дараагийн 12 сарын турш танд юу хийхэд чухал байгаа? Энэ 8 сарда та төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Нар одоо маш их эрч хүчийг Арслангийн ордонд өгж байгаа. Тэгэхээр энэ үеэр эх 12 сарынхаа төлөвлөгөөг та 8 сарда гаргах нэ. За энэ дараагийн орд бол охины орд байна. Охины ордныхны маань хувьд ирж байгаа энэ 7 сарын 25-наас 8 сарын 22 хүртэл за бод гариг маань ухрах хөдөлгөөнийг хийж байна. За бод гариг маань ухрах хөдөлгөөнийг хийсэн нь таны хувьд мэдээж дотоод өөрчлөлтүүдийг олох, өөрөө өөртөөгөө холбогдох ийм боломжоор бас олгоно. Охины ордныхны мандж байгаа одоо орд нь охины ордны хүмүүсийн хувьд энэ сард ялангуяа 8 сарын эхний 10 хоногт бусдтай харилцаан дээр анхаарлаа хандуулах шаардлагатай. Буруу ойлголцол үүсгэхээс зайлсхийх хэрэгцээтэй. Бодсон сансан зүйлүүдээ маш сайн ойлгуулах шаардлагатай. За нөгөө талаас энэ сард нэлээд олон одоо ажил хэрэгүүдийг бүтээгээд ингээд эхлүүлэх боловч эргээд бод гариг маань ухрах хөдөлгөөний хийснээр Арслангийн орд руу 8 сарын 14-нд орно. Тэгэхээр энэ үеүүдээр таны хувьд төлөвлөж ирсэн зүйлүүд зарим тохиолдолд бүтлгүүтэх юм уу? Эсвэл өөрчлөгдөх, эсвэл таны хувьд ягаад ч юм харилцаа холбоогийн тасрах гэсэн юм зүйлүүд үүсч болох зэрэгдэж байна. Тийм учраас таны хувьд учиргүй шинэ ажил эхлүүлэх гэж яарах шаардлагагүй. Бод гариг маань жилд 3 удаа ухрах хөдөлгөөн хийдэг. За тэгээд охины ордныхны маань хувьд одоо 2 дахь ухрах хөдөлгөөн хийж байгаа энэ үе дээр нь илүү дотоод төлөвлөгөөнүүдийг гаргуулах цогцолтой харагдаж байна. За 8 сарын 14-нд 4-өөс ахуулаад 22-ны хүртэл та альва зүйлийг алдаж гээх, хаях гээх хэрэгцээтэй зүйлүүдээ шалахгүй байснараа имэйл, гар утас, компьютер мэдээлэл төөрөлдөх, эсвэл буруу тийшээ очих. Нөгөө талаасаа гар утас одоо юу гэдэг нь чихвч одоо хүний электрон эд хэрэглүүд хаягдах, үргэх өндөр боломжтой гэдгийг анхааран юмаа сайн шалгах шаардлагатай. За нөгөө талаас болохоор бодсон сансан зүйлүүд маань үл ойлголцол руу чиглэгдэх юм уу? Эсвэл ярьсан зүйлүүд маань мартагдах хэмтэр гэсэн зүйлүүдийг анхаарах шаардлагатай сар байна. За нөгөө талаас их ядарч сулдсан бие та энэ сард их тэнхрүүлэх, тойглох шаардлагатай. Эрүүл мэндэд анхааруулах зохилтой, зүүд нойрчин нэлээд хитвэхтэй танд олон өөрчлөлтүүдийг мэдрүүлнэ. За дээрэс нь ажил мэргэжил карьер чинь олон боломжуудыг танд өгөөд байгаа юм шиг боловч таны эрч хүч энэ сард хүрэхгүй байх учраас амсхийх одоо амрах гэдэг талаа илүү идэвхтэй болгоорой. Нөгөө талаас болохоор өөрийн хувьд нэлээд ийм эцэг эхийн зүгээс өөрт чинь дарамт, стресс, шахалт ирэх өндөр боломжтой, эцэг эхтэйгээ муудалцах өндөр боломжтой. За ажил олгогч нартайгаа харилцаан дээр идэвхтэй боловч бас үл ойлголцол үүсгэхээс зайлсхийх шаардлагатай. Эрүүл мэндэд анхаарад эрүүл мэндтэй холбоотой өөрчлөлтүүдэд идэвхтэй байлга, харилцаа холбоон дээр одоо үл ойлголцолтой байгаа, эсвэл нөхөртөөгөө эхнэртэйгээ харилцааны асуудалтай байгаа бол энэ сард илүү та одоо альва зүйл дээр анхааралтай, илүү уучлсан, өршөөсөн байдлаар харилцаа идэвхтэй явах боломжтой харагдаж байна. За гэвчиг бол удахгүй бод гариг маань ухарч байгаа дэргээ урагшлах хөдөлгөөн хийгээд 8 сарын 22-наас хойш таны хувьд эрч хүч урам зориг эргүүлэн авах боломжтой. Тэр хүртэл таны хувьд төлөвлөгөө гаргасан байдалтай ажил төрлөө зөв тийшин чиглүүлэх шаардлагатай явах юм бол их үр дүнтэй байх нэ.
За энэ дараагийн орд бол жинлүүрийн орд. За жинлүүрийн ордынхны маань хувьд энэ сард нэлээд олон хүмүүсийн дунд идэвхтэй амьдралыг бол сонгоно. Сошиал медиа, найз нөхөд, харилцаа, комьюнити, магадгүй одоо олон хүрээлэл холбоосууд маань энэ сард их идэвхтэй болно. Таны хувьд найз нөхөд, багын найз, ихтэй сургууль гээд за ингээд юу гэдэг олон хүмүүстэй хамрагдаж холбогддог ажлуудыг зохион байгуулвал энэ 7 сарын 25-наас 8 сарын 22-ны хооронд идэвхтэй сайн байна. Дээрээс нь таны хувьд өөрийн чинь хүсэл зорилго тэмүүлэл маш их идэвхтэй. Ямар нэгэн байдлаар сургууль соёлд орё гэж бодож байгаа бол энэ одоо сар бол хөдөлгөхөд маш таатай саруудын нэг байна. За нөгөө талаас бас өөрийн чинь хувьд нэлээд олон ингээд ажилтай завгүй өдөр тутмын ийм амьдралын хэлбэрт орчихсон байгаа учраас өөрийгөө жоохон чөлөөлөөд өөрийнхөө юу гэдэг амьдралын стресс асуудал үр ширнээсээ жоохон холдоод найз нөхөд хүрээлэл олон хүмүүстэй харилцаж цаг хугацааг илүү таатай өнгөрөх боломжийг бас өгөх боломжтой сар маань өөрөө Арслангийн ордны сар байна. За нөгөө талаас болохоор таны хувьд хүмүүстэй харилцах, олон хүмүүстэй хамтарч ажил эхлүүлэх, сошиал медиад идэвхтэй байх юм уу? Эсвэл хүмүүнлэгийн ажил, нийгмийн ажил, олон нийтийн харилцааны ажлуудыг энэ сард хийвэл маш сайн болох нэ. За тэгээд тодорхой хэмжээгээр харилцаа холбоо, үр ширтэй холбоотой сад асуудлууд байсан бол бусдаас үр ширээ авах, эсвэл хин нэгэн хүнд мөнгө төгрөг зээлүүлсэн байсан бол энэ зүйлийнхаа үр дүнгуудыг өөрлөгөө татах боломжийг бас энэ 8 сар танд өгч байна. Дээрээс нь таны хувьд урд нь ярьж исэн зохион байгуулалаа гэж бодож исэн олон төлөвлөгөө зорилгууд чинь дахин ундран гарч ирнэ. Ялангуяа 8 сарын дундуур 15-аас хойш таны хувьд зорилгууд дээр чинь хий гэж бодож исэн зүйлүүд итгэвч чинь найз нөхөд чинь эргэж холбоо байрна, олон хүмүүстэй хий гэж бодож исэн ажлуудаа дахин төлөвлөнө гэд маш олон ийм эерэг өөрчлөлтүүдийг татсан саруудын нэг байхаар харагдаж байна. За тэгээд өөрийн чинь хувьд бол 8 сар маань тэр чигтээ зорилго, азтай үйл явдлууд, за дээрээс нь амьсгаа авах боломжийг өгсөн ийм таатай сар маань болох нэ. За энэ дараагийн орд бол Хилэнцгийн орд байна. За Хилэнцгийн ордынхны маань хувьд энэ 8 сар 7 сарын 25-наас 8 сар тэр чигтээ орой 2 хүртэл. Өөрийн чинь хувьд бусдаас дэмжиг тусалцаа маш их идэвхтэй сар байна. За энэ сараар та ажил мэргэжилчин их одоо танд чухал сар байхаас гадна ажил төрлөө яаж эерэг байдлаар өөрчлөх үү гэдгийг та нэлээд ойлгож ухаарсан, нэлээд том алхмыг хийх төлөвлөгөө гаргасан их таатай сар болж эхэлнэ. Нөгөө талаас болохоор өөрийн чинь хувьд урд нь өөрөөсөө олж хардггүй байсан зан характерууд, сэтгэл зүйн асуудлуудаа энэ сард олж мэдснээрээ ажил дээр яаж эргээр өөрийгөө чиглүүлэх үү гэдгийг олж харахаас гадна ажил карьер дээр чинь бол нэлээд олон ийм төлөвлөгөөнүүд гарч ирсэн байна. Хэрвээ та бусдын дор ажилладаг бол дарагтайгаа юм уу ажил олгогчтойгоо нэлээд их идэвхтэй харилцааг үүсгэж ажлуудаа төлөвлөх шаардлагатай болно. Хэрвээ та хуваараа юм хийдэг бизнесээ эрхлүүлдэг бол энэ үеэр одоо бизнесээ яаж чааш нь авч явах уу, яаж орлого ашигтай илүү болох уу гэдгээ төлөвлөөд анзаарсан юм томоохон дотоод өөрчлөлтүүдийг энэ сар бол танд өгөх нэ. За нөгөө талаас болохоор таны хувьд ганц биеуд маань хуучин харилцаа, бэлгээ харилцаа юм уу одоо зүйлүүд маань идэвхтэй одоо идэвхтэй дахин болно. Нөгөө талаас болохоор таны хувьд гэр бүлтэй бол гэр бүлийн харилцаан дээр өв хөрөнгө, эд материал, зарах өрөх, авах өгөх гэсэн энергиуд идэвхтэй, үйл хөдлөх хөрөнгөө зарах, авах гэсэн ийм зүйлүүд бол идэвхтэй болох сар байна. За гэхдээ бол бод гарыг ухрах хөдөлгөөнийг хийж байгаа маань эргээд таны хувьд нэг жоохон төвөгтэй, садтай асуудлуудыг татна. Ялангуяа хуулийн байгууллагатай холбоотой үйл ойлголцол юм уу дахин очиж яригдах, харилцах юм шаардлагатай үе идэвхтэй болох боломжтой байна. За нөгөө талаас болохоор таны хувьд энэ Хилэнцгийн Арслангийн ордны сар маань танд өөрт чинь үр хүүхдтэйгээ харилцах харилцаан дээр илүү идэвхтэй
нөлөөллүүдийг өгөн. Тэгэхээр үр хүүхдүүдтэйгээ харилцаагаа ямар хуу байдлаар авч явах уу, үл ойлголцолтой байгаа бол үүн дээрээ ямар алхам хийх үү гэдгийг анзаарах сар байна. Хилэнцүүдийн маань хувьд үр хүүхдтэй холбоотой ямар нэгэн шийдэх ёстой асуудлууд дахин эргэн урган гарч ирэх боломжтой. Сургууль соёлын эсвэл харилцаа холбоо, ойлголцлын асуудлууд болон эргээд хүүхдтэй холбоотой хариуцлага зүйлүүд их идэвхтэй одоо энэ сард бол мэдрэгдэх боловч дагаад ажил үйлс болон карьер, сургууль соёл, улсын байгууллагатай харьцах ажлууд үнэн идэвхтэй болох нэ. За энэ нь болохоор сургууль соёл, виз, улсын байгууллага, хуулийн байгууллагатай холбоотой ажлууд бас идэвхтэй болохоор байна. За нөгөө талаас болохоор таны хувьд асуудлыг харах өнцөг чинь нэлээд өөрчлөгдсөн байгаа. Тийм учраас бодлоо өөрчлөх, илүү өөр боломжуудыг олж нээх боломжтой саруудын нэг бол өөрөө 8 сар болж өнгөрөх нэ. За нөгөө талаас болохоор эрүүл мэндэд анхаарах, эрүүл мэнд дээрээ шинэ өөрчлөлтүүдийг хийх, дайет барих, эсвэл илүү зөв зохистой цаг нараа өнгөрүүлэх газруудыг олох юм уу, эрүүл мэнд дээрээ дасгал сургуульд хийх юм уу, нэлээд олон өөрчлөлтүүдийг энэ сар дээр танд гарч ирэхээр харагдаж байна. За нөгөө талаас болохоор хилэнцүүдийн маань хувьд бодол санааны өөрчлөлт болон өөрийнхөө сэтгэл зүйн асуудлуудыг анхаарч өөртөөгөө ажиллах боломжийг 8 сар танд төрчихтэй өгнө. Аны дараагийн орд бол номын орд байна. За номын ордынхны маань хувьд бусдтай харилцаа тун идэвхтэй, олон хүмүүстэй идэвхтэй харилцаа үүсгэх, ажил үйлс чинь хүмүүстэй хамтрах болон хүмүүстэй идэвхтэй харилцах ийм сар бол 8 сар байгаа. Болгоомжтой байх шаардлагатай зүйл гэвэл хүмүүстэй үл ойлголцох, хэрүүл тэмцэл хийх, бухимдал дандаа бусдтай холбогдсон гарч ирнэ. Тэгэхээр энэ үеэр та болж өгвөл эрч хүчээ зөв зохицуулах, хүмүүстэй харьцаж байгаа ажлууд дээрээ илүү шийдэмгий, тэгээ зоригтой алхмуудыг хийх шаардлагатай. Нөгөө талаас одоо номуудын маань хувьд энэ сарын дундаас хойшоогоо бархасууд гариг маань бас хүн толбоосуудыг санчиртай үүсгэж байгаа учраас ямар нэгэн лимиттэй, ямар нэгэн зүйл дээр бас чөлөөтэй яг одоо өөрийнхөө ажлыг авч явахд юм уу, харилцааг авч явах жоохон тун сааттай байхыг анхаарад болж өгвөл хуучин харилцаандаа илүү идэвхтэй байх, үл ойлголцол зөрчилдөөн үүсгэхэд та энэ үеэр харилцаагаа яаж зүй зохистой авч явах гэдгээр анхаарах шаардлагатай. Өөрөө чинь итгэл үнэмшил, урам зориг энэ сард илүү идэвхтэй байгаа учраас ямар нэгэн бусдтай холбоотой саадуудыг давхад чинь илүү эргээр нөлөөлнө. Тийм учраас өөртөө итгэх хэрэгтэй, тодорхой хэмжээгээр зоригтой байх шаардлагатай. За тэгээд бусад зүйлүүдийг бол одоо өөрийнхөө одоо хэмжээнд бол маш сайн авч явахыг хичээх. За зарим нэгэн бизнес ажил төрлийн асуудал гадагшаага чиглэсэн ажлууд маань идэвхтэй байх боловч таныг тодорхой хэмжээгээр лимиттэйгээр тун зөв төлөвлөгөөний дагуу ажиллахыг бол 8 сар шаардна. За нөгөө талаас болохоор ийш тийшээгээ явах, гадагшаага явах, сургууль соёлд явах ажлууд чинь идэвхтэй болж эхэлнэ. Ямар нэгэн гадагшаага явах гэж байгаа, сургуульд явах гэж байгаа хүмүүс маань энэ сард ажлаа болон визээ зөв одоо бүрдүүлэх шаардлагатай. Будгаарыг ухарч явах үед бол эргээд одоо бичиг баримт буцах, үл ойлголцол үүсэх зэрэг зүйлүүд идэвхтэй байна. За сургууль соёлд орох гэж байгаа хүмүүс маань сургууль соёлоо зөв судлахгүй бол бас буруу ойлголцол үүсэх боломжийг бас энэ сард өгч байна. Сургууль соёлтой холбоотой дуусгаагүй ажлууд идэвхтэй болно. За олон нийтийн харилцаа, за хүмүүстэй харилцах идэвхтэй болохоос гадна хамтрагчийн сард гарч ирэх боломжтой. Одоо шинээр бизнес хийх гэж байгаа хамтралууд чинь идэвхтэй болох, хүмүүс тантай гэрээ хэлцэрхийх өндөр сонирхолтой болох боловч таны хувьд энэ идэвхтэй үеийг зөв зохистой болон төлөвлөгөөгөө зөв гаргах шаардлагыг бол өгч байна. За орон байр, гэр оронтой холбоотой асуудал дээр нүүх, суух өөрчлөлтүүд бол үүсэх өндөр боломжтой. Нааш цаашаа явсан их тийм идэвхтэй ажлууд гарч ирнэ. За ерөнхийдөө бол энэ сар тэр чигтээ хүмүүстэй харилцаа бол тун идэвхтэй байгаа учраас зөв баланстай харилцаагаа барьж чадвал энэ сарыг амжилттай даван туулах боломжтой байна. Энэ дараагийн орд бол матрын орд байна. За матрын ордныхны маань хувьд
дотоод өөрчлөлтийг мэдэрсэн саруудын чинь нэг болдог. Ямар нэгэн ховж яв сонсох, ямар нэгэн бусдтай холбоотой өөрийн тухайн асуудлууд юм уу, өөрийн холбогдлолтой асуудлууд бусдаа сонсох юм үе байна. Тийм учраас таны хувьд урд нь мдээгүй олон мэдээллүүдийг материалын ордны мандалттай хүмүүс маань энэ сар цуглуулна. Сэтгэл санаа, оюун санааны хувьд нэлээд томоохон одоо хүнд өөрчлөлтүүдийг бас татаж болох учраас сэтгэл санааны хувьд ер нь нэлээд хүчтэй байх шаардлагатай. За нөгөө талаасаа бас өөрөө та энэ сард нэлээд хүчтэй өөрчлөлтүүдийг дотоод оюун санаа сэтгэл зүйдээ хийн болж өгвөл одоо энэ сард өөртөө ажиллах боломжийг олгоорой. Айдас, стресс, бухимдал юм уу эсвэл ямар нэгэн одоо сэтгэл санааны асуудлууд байгаа бол энэ сар дээр юунаас болоод та амжилтгүй байгаагаа олж мэдэх боломжтой. Хэрвээ амжилттай байгаа бол үргэлжлүүлэн ямар том хүчийг зарцуулж иж амжилтанд хүрэх вэ гэдгийг илүү ойлгож мэдсэн ийм үеийг бол өөртөө татчихээн. За нөгөө талаасаа эрүүл мэнд, ажил үйлс төр чинь олон тооны одоо дайсан саадууд гарч ирлээ гэж бодоход даван туулах хүчийг ангараг гараг бүхэл сарын турш танд өгөх нэ. Тийм болохоор таны хувьд бусдтай өрсөлдөх эсвэл ямар нэгэн бизнес ажил үйлс дээрээ өөрт чинь садаа болж байгаа хүмүүсийг олж мэдснээрээ даван туулах чадамжаа илүү идэвхжүүлнэ. Тухайн сард одоо болж байгаа саадуудыг та ангараг гаргийн эрч хүчээр маш зүү зохистой даван туулна. Гэмтэл бэртлээс болгоомжтой байх хэрэгцээтэй. За дээрэс нь дуусгаж чадахгүй ажлуудаа дуусгахыг гэж зориул маш амжилттай дуусгах боломжтой сар байна. Мэдээж будгаарыг ухрах хөдөлгөөн хийснээрээ танд дутуу байсан мэдээллүүд цугларна, урд нь олохгүй байсан эд зүйлээ олно. Дээрээс нь судалгаа шинжилгээний ажлуудыг энэ сард эхлүүлвэл амжилттай судалгаа шинжилгээний ажил чинь өрнөн. За нөгөө талаас бас таны хувьд өөрийнхөө бодол санаа хянах, бодсон бодлоо өөртөө үлдээх, ямар нэгэн зорж байгаа амжилт зүйлийнхаа араас маш төлөвлөгөөний дагуу бусдад хэлэхгүйгээр одоо тодорхой хэмжээгээр өөрийнхөө мэдээллийг нуугаад одоо юундыг ажиллах ийм боломжийг өгөн мэдээлэл гадагшаа задрахгүй байх юм боломжтой үе бас эхэлж байна. Нөгөө талаас бас таны хувьд бодол санаа сурч мэдж байгаа зүйлүүд дээр гацаа үүссэн байвал эннийхээ гацаа түгжээг олж нэх боломжтой саруудын нэг. Тийм учраас таны хувьд магадгүй та шин зүйлүүд сурахтаа их удаан байгаад эсвэл одоо хийж байгаа зүйлүүд дээр удаан агцгүй байгаа бол энэ 8 сар та агц боломжийг олж нэх. За яаж ажиллаж цаашаа амжилтанд хүрэх үү гэдгээ олж өөрөөсөө илрүүлсэн ийм томоохон эерэг эргэлтийг авчрах сарууд чинь нэг бол өөрөө байна. За нөгөө талаас таны хувьд гэр орныхон гэр бүлийнхэнтэйгээ харилцаагаа идэвхтэй болгох, орон байраа илүү өөрчлөх юм уу солих боломж бас байх боломжтой. За нөгөө талаас таны хувьд бас үл ойлголцол үүсч ирсэн гэр бүлийн гишүүн ах дүүстэйгээ харилцаа бол иргэн анхаарах шаардлагатай болохоор харагдаж байна. За нөгөө талаас өөрийнхөө хувьд нэлээд олон зоригтой шийдлүүдийг авахаас гадна нэлээд бие даасан эрч хүчтэй ийм өнцгүүдийг амьдралдаа та оруулж ирэх нэ. За гэр бүлтэй хүмүүс маань энэ сард бол одоо гэр бүлийн хүнтэйгээ маш олон зүйлүүдийг төлөвлөж ярилцах, банк санхүүгийн ямар нэгэн үр ширээ дарж дуусгах эсвэл банк санхүү рүү хандаж үрзэл авах гэсэн зүйлүүд бол идэвхтэй байж иж болно. Нөгөө талаасаа бас таны хувьд хэрвээ та ямар нэгэн тэжээвэр амьтантай бол энэ тэжээвэр амьтантайгаа харилцаа холбоо идэвхтэй одоо байх өндөр боломжтой саруудын нэг бол эхлэх нэ. За энэ дараагийн орд бол бомбын орд байна. За бомбын ордныхны маань хувьд ирж байгаа сар маань тэр чигтээ таны санхүүгийн асуудал дээр маш нухацтай төлөвлөгөө гаргаж харилцаа холбоо, бизнес хамтрал, ажил үйлсээ бусдад хамтарч хийх нь илүү ашигтай болохоор харагдаж байна. За дээрэс нь таны бүтээлч байдал чинь маш их ундран. Тийм болохоор ямар нэгэн томоохон идей санаа, ажил үйлс дээрээ томоохон бүтээлч идей санаанууд төрөх юм бол үүн дээрээ зоригтой алхам хийх шаардлагатай. Үүнд чинь бус хүмүүсийн төлөвлөгөө, бус хүмүүсийн дэмжих тусалцаа маш их идэвхтэй гарч ирнэ. За гэр бүлтэй хүмүүсийн хувьд гэвэл харилцаа холбоо тун идэвхтэй, нөхөр юм уу их нартайгаа харилцаагаа идэвхтэй авч явна. Тэрний одоо гэр бүлийн хүний зүгээс дэмжих тусалцаа болон харилцааны эерэг өөрчлөлтүүд бол гарч ирэхээс гадна таны хувьд санхүүгийн асуудал дээрээ маш одоо эерэг идэвхтэй бүтээлч санааг олсноороо санхүүгийн асуудлуудаас тодорхой хэмжээгээр гарч эхлэх нэ.
За нөгөө талаасаа өөртөө итгэж өгөхгүй байгаа бол таны хувьд энэ сар өөртөө итгэх итгэлийг чи олгосон ангар гаргийн иргэшэл бол одоо итгэвтэй болно. Өөрөө өөрийгөө итгэх, өөртөө итгэл өгөх. За тэгээд ажлаа зоригтойгоор эхлэх юм уу, бүтээлч ажлуудыг зоригтойгоор эхлэх боломжийг энэ сар өгнө. Буудгарыг урах хөдлөн хийсэн ч гэсэндээ бусдтай одоо буруу ойлголцох юм уу, гэрээ хэлцэн дээрээ л зөрчилдөөн үүсэхгүй бол энэ сар өөр нь харьцангуй амжилттай та даван туулах чадамжтай харагдчихна. За нөгөө талаас болохоор өөрчөө үр хүүхэдтэй бол үр хүүхдийн чинь сургууль соёл, амьдралын хэлбэр, тэр хүүхдийн одоо хобби зүйлүүд идэвхтэй болно, дэмжиж өгөх шаардлагатай болно. За таны зүгээс өөрчөө хувьд бас өөрийнхөө дуртай зүйлүүд дээр илүү итгэх анхаарлаа чиглүүлнэ. Өөрийнхөө сонирхож исэн хобби зүйлүүдийг идэвхтэйгээр үргэлжлүүлэн авч явах боломжтой, шинэ хобби зүйлүүдийг амьдралтаа оруулж ирэх өндөр боломжтой. Гэр бүлийн зүгээс, үр хүүхдийн зүгээс эерэг дэмжих тусалцаа идэвхтэй байна. За ганц биеуд маань хин нэгэн хүнтэй болцох, үерхэх, уулзах, за хуучин харилцаа дахин сэргэх. За дээрэс нь одоо хин нэгэн хүнтэй урд нь одоо уулзж исэн бол дахин уулзах юм уу, дахин тэр харилцаа сэргэх боломжийг бол өгнө. Гэхдээ экс чин амьдралд чин гарч ирэх юм уу, бүр хуучин одоо уулзж исэн салсан юм харилцаа бас эргэн гарч ирэх боломжтой. Анхаарна хэрвээ тэр харилцаа өөрөө одоо эрэг тишээгээ шидэгдэх шаардлагатай бол үүнийг анхаар. За нөгөө талаасаа 3 дахь шидгээд амьдралд ч орж ирэх боломжтой байгаа учраас энэ үеийг бас анхааралтай харж үзэх шаардлагатай. Гэр бүлийн харилцаанд чинь хин нэгэн хүний хөндлөнгийн зөвлөгөө зүйлүүд бас орж ирэхээс зайлсхийх шаардлагатай. Үл ойлголцол бас 3 дахь хүнээс гарч ирэх боломжтойг анхааран энэ сар дээр маш зүй зохистой харилцаа. За дээрэс нь дахин шалгаж ярилцах шаардлагатай ийм үе танд 8 сар тэр чигтээ болох нэ. За энэ дараагийн орд бол загасны орд. За загасны ордынхны маань хувьд энэ сар тэр чигтээ эрүүл мэндэд анхаарах, дуусгаагүй ажил үйлсээ дуусгах, бичиг цаастай холбоотой ажил үйлсүүд байгаа бол энийгээ дахин харах шаардлагатай болно. Ямар ч үсэн өөрийнхөө хувьд юм уу бусдаас тодорхой хэмжээгээр гэрээ хэлцээр, бизнес хамтрал зүйлүүд дээр дахин ажлаа хянах, анхаарах, за дахин энэ ажлыг зөв зохистой шилжүүлэх, эсвэл ажил дээр дахин хяналт, бичих цаасан дээр өөрчлөлтүүд хийснээрээ ажилчин эргээд дахин эрэг зүг чигийг олох боломжтой. Энэ сар бол таны хувьд маш завгүй боловч олон асуудлуудаа нэг тийш шийдсэн юм татаас одоо юу гэмдэ завгүй боловч асуудлуудынхаа араас даван гарсан юм одоо сар болно. Тэгэхээр таны хувьд энэ загасны ордынхны маань хувьд энэ сар тэр чигтээ эрүүл мэнд, ажил төрөл, цаг нартай амьдралын хэмнэлийг сонгож чадвал ажил үйлсээ даван гарах боломжтой. За нөгөө талаас бол өөрийн хувьд гэр бүлийн дотоод уур амьсгал, гэр бүлтэй холбоотой асуудлууд, за орон байрны холбогдлолтой асуудал дээр маш олон идэвхтэй өөрчлөлтүүдийг хийн. Хэрвээ та нүүхгүй, суухгүй, орон байран дээр өөрчлөлт хийхгүй бол гэр бүлийнхэнтэйгээ харилцаагаа анхаарахгүй бол үл ойлголцол эцэг эхтэйгээ үүсэх боломжтой. За дээрэс нь гэрийн дотоод уур амьсгал дээр ямар нэгэн үл ойлголцол хэрүүл тэмцэл үүсэх боломжтойг анхаарах шаардлагатай. Үүний оронд гэртээ илүү завгүй байх, идэвхтэй байх, гэр орноо засаж залруулах шаардлагатай бол засвар хийх шаардлагатай болч гэдэг юм. Энэ үеийг идэвхтэй ашиглах шаардлагатай. За нөгөө талаасаа дотоод сэтгэл зүйд чинь бухимдал юм уу стресс үүсэх боломжтой. Тийм учраас амьдралаа нэлээд идэвхтэй байлгах, дасгал сургалт хийх, эсвэл хоол хүнс дайета барих ийм одоо хянамга саруудын нэг. Хэрвээ таны эрүүл мэнд тодорхой хэмжээгээр асуудалтай бол энэ сар сэдрэх боломжтой учраас эмнэлэг домлого эрүүл мэндийн тал дээр анхаарлаа хандуулж иж энэ сарыг давах нэ. За нөгөө талаас болохоор таны хувьд ямар нэгэн зүйл дээр юм уу санхүүгийн асуудал дээр, орон байрны асуудал дээр их атстай үйл явдал тань руу татагдж байна. Тэм учраас зарыг, авъя гэсэн ийм үйл явдлууд үүсэж байгаа бол энэ сард бас идэвхтэй байж иж болно. Гол нь таны хувьд будгарыг ухарч байгаа учраас дабл, трипл, 2-3 удаа шалгаж иж асуудалд хандах хандлагаа илүү идэвхтэй болгоорой. Нөгөө талаас болохоор таны хувьд бусдаас ямар нэгэн танд зөвлөгөө өгсөн, тантай ярилцж исэн, хий гэжсэн ажлууд дахин ундран гарч ирэх боломжтой учраас энэ үеэр тэр ажил, харилцаа, хамтрал зүйлүүдээ эргээд төлөвлөөд төлөвлөгөөний дагуу ажлуудаа нухацтай авч явах шаардлагатай болохоор сар байна. Тэгэхээр ерөнхийдөө бол загаснуудын маань хувьд нэлээд завгүй сар байна. Завгүйгээс гадна олон асуудлуудыг цэгцэлж авах боломжтой юм таатасаар бас нөгөө талаараа болж өнгөрөх нэ.